Өнөөдөр та бүхэнд Apple-ийн үүсгэн байгуулагч Альберт Стив Джобсын Стэнфордын их сургууль тавьсан ихтгэлийг бүрэн ихээр нь хүргэж байна. Энэхүү ихтгэл нь дэлхийн олон орнуудад заавал сонсох ёстой ихтгэл хэмээн сургалтын хөтөлбөрт ч тусгагдсан байдаг үлээ. Ингээд ихтгэлийн хамтдаа сонсъё. Баярлалаа. Өнөөдөр та бүхэнтэй дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын нэгийн төгсгөтийн баярт хамт байх завшаан надад тохиосонд үнэхээр их нэг төрлийн хэрэг байна. Үннийг хэлэхэд би өөрөө хизээч их сургууль төгсөж байгаагүй. Харин өнөөдөр энэ зогсож байгаа энэ мөч бол миний амьдралдаа коллежийн төгсөлтөд хамгийн ойртож ирсэн үе юм. Өнөөдөр би та нарт амьдралынхаа 3 түүхийг л ярьж өгнө. Өөр юу ч биш. Том сургаал, хүнд философи байхгүй. Зүгээр л 3 түүх. Эхний түүх маань цэгүүдийг хооронд нь холбох тухай. Би Reed College-д элсэн орсноос хойш ердөө 6 сарын дараа сургуулиасаа гарсан. Гэхдээ бүрэмсэн орхиогүй. Дараагийн 18 орчим сар тэнд чөлөөт сонсогч маягаар явсаар эцэст нь жинхэнэ утгаараа хайсан юм. Тэгвэл би яагаад сургуулиасаа гарсан бэ? Энэ бүхэн миний төрхөөс өмнө ихэлсэн түүхэлдээ. Миний төрсэн ээж тухайн үедээ залуу, гэрлээгүй, төгсөх ангийн оюутан байлаа. Тиймээс тэр намайг өргүүлөө өгөхөөр шийдсэн юм. Тэр надад нэг зүйлийг маш ихээр хүсэж өв. Намайг заавал их сургууль төгссөн хүмүүс үрчиж авах ёстой гэж. Ингээд бүх зүйл төлөвлөгөө ёсоор явж, намайг төрөхөд нэгэн хуульч болон түүний ихнэр үрчиж авахар бэлэн болсон байлаа. Гэвч би төрөх мөчид тэд гинт шийдвэрээ өөрчилсөн. Тэд үнэндээ охин хүүхэд хүсэж байсан юм байна. Ингээд миний эцэг их болох хүмүүс тухайн үед хүдээлгийн жагсаалтанд байсан шүндөлөөр утас авчээ. Бидэнд гинтийн байдлаар нэг хүү төрлөө. Та нар ах уу гэж. Тэд эргэлзэлгүй мэдээж гэж хариулсан. Хожим нь миний төрсэн ээж мэдэж авсан юм. Миний ээж хизээж коллеж төгсөөгүй. Харин аав маань бүр ах тав сургуулаач төгсөөгүй байжээ. Тэгээд тэр эцсийн өргөмөд болгох баримт бичиг дээр гарын үсэг зурхаас татгалцсан. Харин хэдэн сарын дараа л миний эцэг их түүнийг заавал коллежид сургана гэж амлахад тэр зөвшөөрч гарын үсгээ зурсан юм. Ингэж л миний амьдрал эхэлсэн юм. 17 жилийн дараа би үнэхээр коллежид орсон. Гэхдээ би гинэн сонголт хийсэн байлаа. Стэнфордтой бараг адилхан үнэтэй сургууль сонгосон юм. Ингэснээр ажилчин ангийн эцэг эхийн маань насаараа цуглуулсан хоримтлал миний сургалтын төлбөрт зарцуулагдаж эхэлсэн. 6 сарын дараа би үүнээс ямар ч утга үн цэнийг олж харж чадсангүй. Амьдралдаа яг юу хийхээ огт мэдэхгүй. Коллеж надад түүнийг ойлгоход яаж туслахыг ч төсөөлж чадахгүй байлаа. Гэтэл би тэнд эцэг эхийнхээ амьдралын туш хадгалсан мөнгийг зүгээр л зарцуулж байсан. Тиймээс би сургуулаа орхихоор шийдэж, бүх зүйл аяндаа бүтэн гэдэгт итгэхээр шийдсэн. Үннийг хэлэхэд тэр үед энэ маш аимшигтай шийдвэр байсан. Гэхдээ одоо эргээд харахад энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байжээ. Би сургуулаа орхисон тэр мөчөөс эхлээд надад огт сонирхолгүй, заавал судлах ёстой хичээлүүдийг болох боломжтой болсон. Харин оронд нь надад үнэхээр сонирхолтой санагдсан хичээлүүдэд чөлөөт сонсогчоор сууж эхэлсэн юм. Энэ надад романтик сайхан байгаагүй. Надад дотуур байр байсангүй. Тиймээс найзуудынхаа өрөөнд шалан дээр унтдаг байлаа. Хоол авахын тулд 5 центийн барьцаатай Кока-Коланы шилнүүдийг буцааж өгдөг. 7 хоногт ганц удаа л сайхан хоол идэхийн тулд ням гараг бүр орой хотын нөгөө зах руу 7 милийг алхаж Хэри Кришнагийн сүмд очдог байсан. Гэхдээ би үүнийг үнэхээр хайрлаж байлаа. Өөрийн сониуч зан, дотоод зүн сонгоо даган хийсэн, санамсаргүй мэд санагдсан олон сонголт маань хожим нь үнэгч баршгүй үн цэнтэй зүйлс болж хувирсан юм. Нэг жишээ дурдъя. Тухайн үед Reed College улсдаа хамгийн шилдэгт тооцогдох уран бичлийн сургалтыг кампус даяараа санал болгодог байлаа. Ханын самбар бүр, шургуулга бүрийн шошох хүртэл гар бичмэд уран бичлэгээр гайхамшигтайгаар бичигдсэн байдаг байсан. Би сургуулаа орхисон учраас заавал үзэх хичээлүүдэд баригдах шаардлагагүй болсон тул ийм бичлэгийг сурч үзье гэж уран бичлийн хичээлд суухаар шийдсэн. Тэнд би сериф, санс сериф үсгийн хэлбэрүүдийн ялгаа, янз бүрийн үсгийн хослолын хоорондын зайг хэрхэн нарийн тохируулдгийг, мөн агуу тайпографик загвар яагаад агуу болдгийг сурч мэдсэн юм. Энэ нь үнэхээр үзэсгэлэнтэй, түүхэн гүн утгатай, уран сайхны нарийн мэдрэмжтэй зүйл байсан. Би үүнд үнэхээр татагдсан. Тухайн үедээ энэ бүх зүйл миний амьдралд ямар нэгэн бодит, практик хэрэглээтэй болно гэж төсөөлөгч боломжгүй санагдаж байлаа. Гэтэл 10 жилийн дараа бид анхны Macintosh компьютерийг загварчилж байх үед энэ бүхэн гинт санаанд орж ирсэн. Ингээд бид тэтгээрийг бүгдийг нь Mac гэж шингээсэн юм. Тэр нь үзэсгэлэнтэй типографиктэй анхны компьютер болсон. Хэрвээ би коллежид байхдаа тэр ганцхан уран бичлийн хичээл сууж үзээгүйсэн бол Mac олон төрлийн үсгийн хэлбэртэй, пропорционал зайтай фонтуудтай хизээж байхгүй байх байсан. Харин Windows Mac-ыг зүгээр л хуулсан учраас магадгүй нэг ч хувийн компьютер ийм боломжтой болохгүй ч байж мэднэ.
Хэрвээ би сургуулаа орхиогүй бол тэр уран бичлэгийн хичээл хизээж суухгүй байх байсан. Харин тэгсэн бол өнөөдөр бидний мэдих хувийн компьютерууд ийм гайхамшигтай типографиктэй байх ч үгүй байх байлаа. Мэдээж хэрэг коллежид сурж байх үедээ ирээдүг харж цэгүүдийг хооронд нь холбох боломж огт байгаагүй. Харин 10 жилийн дараа эргээд харахад тэр бүхэн маш тод, маш ойлгомжтой болсон юм. Дахин хэлэхэд чи цэгүүдийг урагш харж байгаад хизээж холбож чаддаггүй. Харин зөвхөн хоош нь эргэж харж байж л холбож чадна. Тиймээс чи эдгээр цэгүүд ямар нэг байдлаар ирээдүйд чинь заавал хоорондоо холбогдно гэдэгт итгэх хэрэгтэй. Ямар нэг зүйлд итэг, дотоод зүн совиндоо ч бай, хувь заяандаа ч бай, амьдралт ч бай, кармад ч бай, юунд ч хамаагүй. Учир нь цэгүүд замын цаана заавал холбогдно гэдэгт итгэх чинь чамд зүрх сэтгэлээ дагах зоргийг өгнө. Тэр зам чинь хэдий олон хүн явсан, сайн танил замаас чамайг хазайлгасан ч хамаагүй. Эцэстээ энэ л итгэл чиний амьдралд жинхэнэ ялгааг бий болгоно. Миний хоёр дахь түүх хайр ба алдагдлын тухай. Би Аазтай хүн. Амьдралынхаа эрт үед юу хийх дуртайгаа олж чадсан. Бид хоёр 20 настайдаа эцэг хинхэн гараашид Apple-ыг байгуулсан. Бид үнэхээр шарвуу ажилласан. 10 жилийн дотор Apple нь гараашид 2 хүнээс ихэлсэн жижиг зүйлээс 4,000 гаруй ажилтнтай $2 тэрбум үнэлгээтэй компани болж өссөн юм. Бид дөнгөж жилийн өмнө хамгийн шилдэг бүтээлээ болох Macintosh-ыг танилцуулсан байлаа. Би ч дөнгөж 30 нас хүрээд байсан. Тэгтэл намайг ажлаас халсан. Өөрийнхөө байгуулсан компаниас яаж харагддсан бэ гэж юу? Apple томрох тусам бид надтай хамт компанийг удирдах, маш авьяастай гэж миний боддог нэг хүнийг ажилд авсан. Эхний жил орчмын хугацаанд бүх зүйл гайхалтай сайн явж байлаа. Харин дараа нь бидний ирээдүйн талаарх үзэл бодол аажмаар зүрж эхэлсэн. Эцэст нь бид бүрэмсэн муудалцсан. Тэр үед манай удирдах зөвлөл түүний талд орсон юм. Ингээд 30 наснда би бүхнээс гарч, тэр нь олон нийтийн өмнө ил тод болсон. Амьдралынхаа насанд хүрсэн цагаас хойш бүх анхаарлаа төвдрүүлж ирсэн зүйл минь нэг мөсөн алга болсон нь үнэхээр сэтгэл сүрэн байлаа. Хэдэн сарын турш би яг юу хийхээч мэдэхгүй, бодилсан байдалтай явсан. Би өөрийгөө өмнөх үеийн бизнес эрхлэгчдийг урам хугалсан мэдэрч, надад дамжуулж өгсөн буухайг замын дунд унахчихсан юм шиг санагдаж байв. Дэвид Паккард, Боб Нойс нартай уулзаж, ингэж том ардаа гаргасандаа уучлалт гуйхыг хүртэл оролцсон. Би олон нийтийн өмнө бүтэхүүцсэн нэгэн болж, бүр цахиурын хөндийг орхин явчихмаар санагдах үе ч байсан. Гэхдээ аажмаар нэг зүйл надад ойлголдож эхэлсэн юм. Би хийж байгаа зүйлээ одоо ч гэсэн хайрласаар л байсан. Apple-д болсон тэр үйл явдал миний доторх тэр мэдрэмжийг огт өөрчилж чадаагүй. Намайг үгүйсгсэн ч би хийж байгаа зүйлдээ хайртай хэвээр байсан. Тиймээс би бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн юм. Тэр үедээ би үүнийг ойлгоогүй ч хожим нь харахад Apple-с халагдсан явдал миний амьдрах тохиолдсон хамгийн сайн зүйл байжээ. Амжиртын хүнд ачаа арилж, оронд нь бүхнийг шинээр эхлэгчийн хөнгөн мэдрэмж ирсэн. Юунд ч бүрэн итгэвтэй биш, илүү нээлттэй байдал. Энэ нь намайг амьдралынхаа хамгийн бүтээгч үеийн нэг рүү чөлөөлөн оруулсан юм. Дараагийн 5 жилийн хугацаанд би Next гэдэг компани байгуулж, мөн Pixar нэртэй өөр нэг компанийг эхлүүлсэн. Тэгээд хожим миний эхнэр болох гайхалтай эмэгтэйтэй учирсан. Pixar дэлхийн анхны бүрэн компьютерийн анимацтай бүрэн хэмжээний кино болох Toy Story-г бүтээж, өнөөдөр дэлхийн хамгийн амжилттай анимацийн студи болсон байна. Хачирхалтай гайхамшигтай эргэлгийн үр дүнд Apple Next-ийг худалдан авч, би дахин Apple-д иргэн ирсэн. Next-ээр бидний хөгжүүлсэн технологи нь Apple-ийн өнөөгийн дахин мандалтын яг зүрх нь болж өгсөн. Лорен бид хоёр хамтдаа үнэхээр сайхан гэр бүлтэй болсон. Хэрвээ намайг Apple-с халж явуулаагүй бол энэ бүх зүйл огт тохиолдохгүй байсан гэдэгт би бараг итгэлтэй байна. Тэр үедээ энэ нь аимшигтай гашуун юм шиг санагдсан ч, магадгүй өвчтөнд яг хэрэгтэй юм нь тэр байсан байх. Заримдаа амьдрал чамайг тоосхоор толгоор үчин цохих шиг хатуу цохилт өгнө. Гэхдээ итгэлээ битгий алдаарай. Намайг ураг шатгасаар байхад хүргэсэн цорын ганц зүйл бол би хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хайрлаж байсан явдал гэдэгт би итгэдэг. Чи хайртай зүйлээ заавал олж авах хэрэгтэй. Энэ нь ажилд ч адилхан, хайр дурлалт ч адилхан үнэн. Чиний ажил амьдралын чинь маш том хэсгийг эзэлнэ. Харин жинхэнэ сэтгэл ханамжийг мэдрэх цорын ганц арга бол өөрийнхөө хувьд үнэхээр агуу гэж итгэдэг ажлыг хийх явдал юм. Агуу ажил хийх цорын ганц зам нь хийж байгаа зүйлдээ хайртай байх. Хэрвээ чи хараахан олж амжаагүй бол хайсаар л бай. Битгий бууж өг. Битгий дунджид нь сэтгэл ханаж тогтоорой. Зүг сэтгэлтэй холбоотой бүх зүйлтэй адил. Чи олсон мөчт нь шууд мэдэрнэ. Тэгээд яг л сайн харилцаа шиг жил ирэх тусам улам гүнзгийрч улам сайхан болдог. Тиймээс хайсаар бай. Битгий дунджид нь тогтоорой. Миний 3 дахь түүх үхлийн тухай. 17 настай байхдаа би нэгэн ишлэлийг уншиж байлаа. Тэд нь ойрох цагаар ингэж хэлсэн юм.
Хэрвээ чи өдөр бүрийг амьдралынхаа сүүлчийн өдөр мэт амьдрвал хизээ нэгэн цагт чи заавал агуу болох болно. Энэ үг надад маш гүнзгий нөлөөлсөн. Түүнээс хойш сүүлийн 33 жилийн турш би өглөө бүр толинд харж байгаад өөрөөсөө нэг асуултыг асуудаг болсон. Хэрвээ өнөөдөр миний амьдралын хамгийн сүүлчийн өдөр байсан бол би өнөөдөр хийх гэж байгаа зүйлээ хийхийг хүсэх үү гэж. Хэрвээ энэ асуултын хариу үгүй гэж хэд олон өдөр дараалан гарч ирвэл би амьдралдаа ямар нэг зүйлийг заавал өөрчлөх хэрэгтэй гэдрээ ойлгодог. Удахгүй өхөн гэдгээ санаж явах нь амьдралынхаа томоохон шийдвэрүүдийг гаргахад надад тусалсан. Миний мэдих хамгийн хүчтэй хэрэгсэл байсан. Уж нь бараг бүх зүйл, гадны хүлээлт, бардамнал, ичид зовх айдас, бүтгэгүүдхээс эмээх мэдрэмж. Эдгээр нь үхлийн өмнө ямар ч ач холбогдолгүй болж, жинхэнэ чухал зүйлс л үлддэг. Чи заавал өхөн гэдгээ санаж явах нь надад алдах зүйл байна гэж бодох зангилаанд орохоос зайлсхийх хамгийн сайн арга юм. Чи угаас нүцгэн. Тиймээс зүрх сэтгэлээ даахгүй байх ямар ч шалтгаан байхгүй. Ойролцоогоор жилийн өмнө надад хорт хадрын онж тавигдсан. Өглөөний 7:30-д шинжилгээнд орсон бөгөөд нойр булчирхайд минь хавдар байгааг маш тодорхой харуулсан. Үнэн дээр би тэр хүртэл нойр булчирхай гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. Эмч нар надад энэ нь бараг л эмчлэгдэх боломжгүй төрлийн хавдар бөгөөд надад амьдрах хугацаа 3 сараас 6 сар л үлдсэн байж магадгүй гэж хэлсэн. Миний эмч намайг гэртээ харж амьдралынхаа бүх ажлыг цэгцэл гэж зөвлөсөн. Энэ нь эмч нарын хэлээр бол үхэлд бэлд гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүүхдүүдтэй ирэх 10 жилд хэлж амжина гэж бодож явсан бүх зүйлээ хэдхэн сарын дотор хэлж дуусгах хэрэгтэй гэсэн үг. Гэр бүлийнхэнд чинь айз болох амар байхаар бүх зүйлээ бүрэн бэлтгэж цэгцэл гэсэн утгатай. Мөн салах ёсоо хийхийг хэлдэг юм. Би тэр онцтойгоо бүтэн 1 өдрийг өнгөрөөсөн. Харин тэр оройн надад биопси хийсэн. Эмч нар дуран хоолоогоор минь оруулж, ходоодоор дамжуулан гидс рүү минь хүргээд нойр булчирхайд минь зүү хатхан хавдраас хідэн ис авсан юм. Би унтуулгатай байсан. Гэхдээ хажууд минь байсан эхнэр маань дараа нь надад ярьж өгсөн. Эдгээр исийг микроскопоор хармагц эмч өөлж ихэлсэн гэж. Учир нь энэ нь нойр булчирхай маш ховор, мис таслын аргаар бүрэн итерэх боломжтой төрлийн хавдар байсан нь тодорхой болсон юм. Би хагалгаанд орсон. Тэгээд азар, одоо би зүгээр байна. Энэ бол миний үхэлтэй хамгийн ойр тулж очисон мөч байсан. Цаашдаа хэдэн 10 жилдээ үүнээс илүү ойртохгүй байгаасаа гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Үүнийг өөрийн биеэр туулж гарсан хүний хувьд үхэж өмнө нь зүгээр л онлын, оюун санааны ойлголт байхад хэлж чадхаас илүү итгэлтэйгээр одоо би та нарт ингэж хэлж чадна. Хинч үххийг хүсдэггүй. Деваажинд очихыг хүсдэг хүмүүс хүртэл тийшээ очихын тулд үххийг хүсдэггүй. Гэхдээ үхэл бол бид бүгдийн заавал хүрэх эцсийн цэг. Хинч түүнээс могтарч байгаагүй. Тэгч ёстой. Учир нь үхэл бол амьдралын бүтээсэн магадгүй хамгийн агуу нээлт юм. Үхэл бол амьдралын өөрчлөлтийг авчирдаг хүч юм. Хуучныг цэвэрлэж, шин зүйлд зам тавьж өгдөг. Одоогоор тэр шин нь та нар. Харин удахгүй, тийм ч холгүй ирээдүйд та нар аажмаар хуучин болж зайгаа тавьж өгөх болно. Ийм драматик сонсогдож байгаа дуучлаарай. Гэхдээ энэ бол үнэн. Тиймээс цаг хугацаа чинь хязгаартай гэдгийг санаарай. Бусдын амьдралаар амьдарч түүнийгээ дэмий үрэх хэрэггүй. Бусдын бодлын үр дүнгээр амьдрахыг догма гэж нэрлэдэг. Тийм урханд бүү ор. Бусдын санал бодлын шуугаан өөрийн чинь дотоод дуу хоолойг дарахыг бүү зөвшөөр. Хамгийн чухал нь зүрх сэтгэл, дотоод зүн совингоо дагах зоригтой бай. Тэд айд хийдийн чи хэн болох, юу болохыг чинь мэдэж байдаг. Бусад бүх зүйл хоёрдугаарт орно. Би залуу байх үед Whole Earth Catalog гэдэг гайхалтай хэвлэл байсан юм. Энэ нь манай үеийнхний хувьд бараг л библи шиг зүйл байлаа. Үүнийг Стюарт Брэнд гэдэг хүн эндээс холгүй Менло Парк хотод бүтээж өөрийн яруу найргийн мэдрэмжээр ам оруулсан юм. Энэ нь 1960-ад оны сүүл үе, хувийн компьютер, десктоп паблишинг гэж байхаас өмнөх цаг. Тиймээс бүх зүйл бичгийн машин, хайж, Polaroid камер ашиглан хийгддэг байлаа. Яг л Google-ыг цаасан ном болгочихсон мэт. Google бий болохоос 35 жилийн өмнөх хувилбар гэхэд болно. Энэ хэвлэл идеалист үзлээр дүүрэн, хэрэгтэй сайхан багаж хэрэгслүүд, гайхалтай санаанууд ундарч байсан. Стюарт болон түүний баг Whole Earth Catalog-ийн хэд хэдэн дугаарыг гаргасан. Харин өөрийнхөө замыг бүрэн тууж дуусгахад нь хэд эцсийн дугаарыг гаргасан юм. Тэр үе нь 1970-ад оны дунд үе байлаа. Тэр үед би та нарын насан дээр явсан. Whole Earth Catalog-ийн эцсийн дугаарын арын авцас дээр өглөө эртний хөдөөгийн замын зураг байсан юм. Хэрвээ чи жаахан адлын явдал тогтоовол автостоп хийж явхад яг таарах тийм л зам. Зургийн доор ердөө хэдхэн үг бичсэн байсан. Stay hungry, stay foolish. Өсвөлэн бай, 9-ээс бүү.
Энэ бол тэдний уншигчдтайгаа салах ёс хийж буй мессеж нь байлаа. Өсвөрлөн бай, эрсдлээс бүүвэ. Би энэ үгийг амьдралынхаа турш өөртөө хүсэж ирсэн. Харин одоо та нар төгсөөд амьдралаа шинээр эхлүүлэх гэж буй энэ мөчид би үүнийг та нарт ч бас чин сэтгэлээсээ хүсэж байна. Өсвөрлөн бай, эрсдлээс бүүвэ. Та бүхэнд маш их баярлалаа. Ихтгэлийн анхааралтай сонссон та бүхэнд баярлалаа. Манай сувгийг subscribe хийж, хувь хүний хөгжил болон бусад сонирхолтой сэдвүүдээр хичээл, ихтгэл, подкаст кастуудыг цаашид хүлээн авч үзээрэй. Танд амжилт хүсье.